ирсэн хүмүүс нь тэр дадлан сангийн мөнгөийг зөв захиран зар сууж чадчихна уу гэвэл тийм болохоор үндсийн зөвлөгөө гэдэг юм маань өөрөө энд ямар үүрэгтэй байх вэ? Өнөөдөр бид тарих хэрхэн ажилдаг тухай бидний тархинд юу олдог тэр зөвлөлөөр дах зүйлд орж ирж байгаа хүмүүсээ аль биесээр танилцуулаад хүлээн зөвшөөрөгдсөн тэр ажилчдын төлөө юм хийх хүмүүс орж ирж хөгжил дэвшиг. Сайн мэцхан үзэгчдээ өнөөдрийн мэндийг хүргэе. Эрүүл мэндийн баа мөнгө дэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочин эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт төрөмс байгууллагын тэргүүн эрх зүйч Эрдэнэт өдрийн мэнд хүргэе. За сайн байна өдрийн мэнд. За бид өмнөх дугаартаа бол за төрөмс байгууллагаас за холбогдох салбарын бас байгууллагуудтай хамтраад эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинжилгээ өөрчлөх төслийг за улсын хурлаар холбогдох байгууллагуудад төрүүлсэн. За хэрвээ эрүүл мэндийн даатгалын тухай хууль одоо өргөн барьсаар шинжлэгдэн өөрчлөгдвөл за иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахд хэрхэн сайжрах за эрүүл мэндийн даатгал ер нь иргэдэд хэрхэн үр дүнтэй хүрч болох талаар бас энэ хуулийн төсөлд тусгагдсан байна. За өнөөдрийн сэдэв бол за улсын болоод орон нутгийн улсын эмнэлгүүдийг менежмент нэрийн дор хувьчлах нь ямар сөрөг үр дагавартай болох талаар бид бас ярилцахаар бэлэн болсон байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногтойхоос шударга өрсөлдөө хэрэглэжийн төлөө газарт одоо дээрх асуудлаар бас гомдол гаргасан байгаа. Энэ гомдлын тухай та бас нэг тайлбар өгөөч. За сайн байна. За энэ өдрийн мэнд хүргэе. Улсын эмнэлгүүдийн бие даах байдал нэрээр одоо ховжлох нь бол ховжлох бодлого явагдаж байгаа. Үүн дээр бол олон судлагдаагүй үр дагаврууд гарна. Нэгдүгээрт нөгөө тэнд ажиллаж байгаа ажлын байрны цомгтгол буюу гэрээгээр ажиллах гэдэг юм уу ашигтай ажиллахын тулд нөгөө байгууллагууд өөрсдөө цомгтгол хийж эхэлнэ. Хоёрдугаарт нөгөө эмнэлгүүд зөвхөн даатгалаас санхүүжилт авахын төлөө өрсөлдөж эхэлнэ. Тэгэхээр бүх одоо иргэдэд тэгш хүртээмжтэй чанартай аюулгүй тусламж үйлчлэгээ хүргэх тийм одоо нөхцөл болцоо боломжгүй болж байгаа гэсэн үг. Гуравдугаарт нь бол одоо хэдхэн одоо мөнгө олдог ашигтай үйлчлэгийг ажилуулснараа одоо иргэн тусламж үйлчлэгээ авч чадахгүй болно эмнэлгүүд нь. Дөрөвдүгээрт нь бол эмнэлгүүд үзүүлдэг шатлалууд нь өөр учраас санхүүжилтгүй болоод орон нутгийн эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүд одоо Улаанбаатар руу төвлөрөлийг болон үүсгэх тийм нөхцөл болцоог өрдөнө. Тэгээд өөр одоо эмнэлгүүд бол өөр чиглэлийн эмнэлэг байдаг. Сургуулийн гэдэг юм уу одоо эмнэлгүүд гэдэг юм уу тусламж үйлчлэгээ үзүүлэх нөхөн сэргээх гэдэг энэ эмнэлгүүд чинь хоорондоо өрсөлдөх боломж байхгүй. Үйлчлэгээнүүд нь өөрөөр. Тийм болохоор санхүүжилт хүний нөөцийн асуудал гарч ирнэ. Санхүүжилтгүй болохоор бас ажилтнуудын ажиллагааны нөхцөл болно. 6-аад нь болохоор бүх эмнэлгүүд нөгөө бие даасан тохиолдолд засгийн газар буюу эрүүл мэндийн нэгдсэн бодлогоор удирдах тийм чадамжгүй болно. Сүүлд нь бол одоо эмнэлгүүдийг нэг ямар ч санхүүжилтээр удирдах гээд мөнгө өгөхгүй л хөдлөхгүй, мөнгө өгсөн ч гэсэндээ тэд нар бол хангалттай мөнгөийг авч чадахгүй ч гэсэн үр дүнгүй. Бүгд мөнгөний төлөө явна гэсэн мөртлөө тэр эмнэлгүүдэд өвчтөе хүнд хэрэгтэй болгоод эрүүл мэндийн хэрэггүй гэсэн тиймэрхүү ойлголт үүснэ. Тэгээ тийм болохоор тэгш бус өрсөлдөөн буюу хямрал дээр нь эмнэлгүүдийн газар үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж тэнд ажиллаж байгаа хүмүүсийг хэрхэн үнэлснийг бол тодорхой болгож өгөөч гэгээд одоо өөрөлдөл гаргасан байгаа. Бас одоо энэ талаар бол одоо иргэд мэдээлэлтэй байгаа юу гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Иргэдийн санал бодлыг сонсож тэгээд төлбөр дээр нь эсвэл өрсөлдөөн дээр нь ямар шүү болох тухай тийм мэдээллийг ойлголтыг бол иргэдэд бас хүргэх ёстой. Ийм олон их асуудлууд тулгарч гарч ирж байгаа. Тэгээд эцсийн хамгийн гол үр дүн маань одоо юу юм бэ гэхээр хүний эрх ер нь одоо эрх чөлөө гэдэг тийм тэгш бус байдал гэдэг. Яг энэ маань яг юун дээр хүрч зөрчигдөх юм бэ? Яг үндсэн хууль маань бүр илүү их зөрчигдөх юм биш үү гэдэг асуудал сууж гарч байгаа учраас тэр хүмүүсийн тэгш аюулгүй чанартай үйлчлэгээ авах тийм боломж нь хязгаарлагдаж эхэлнэ. Энийг шалгаж өгөөч л гэж байгаа. Тэр таны ярианаас бол за яг хуу эмнэлгүүдийг одоо менежмент нэрийн дор хувьчлаад эхлэхээр төр хувийн хвшил гэсэн энэ эмнэлгүүдийг одоо тэгш бус нөхцөл байдалд нэгдүгээрт одоо өрсөлдүүлэх гэж байна. Хоёрдугаарт гэх юм бол иргэдийн одоо эрүүл мэндийг хамгаалах тэр эрхэнд төр өөрөө халтж байна гэж ингэж ойлгож болох нь товчгондоо тийм ээ. Монгол улсын засгийн газрын тогтоолоор одоо эмнэлгүүдийг менежментийн хөгжлөөр бие даасан тогтолцоонд шилжүүлэх тийм шийдвэр гарсан. Тэгээ үүнийг бол эрхэм барах байгууллагууд эрүүл мэндийн холбогдох халдвар шалтгаанууд тогтоолыг хэрэгжүүлэх гээд ажиллаж байгаа. Тухайлбал одоо өнгөрсөн
одоо X сайт гэж ярьдаг шүү дээ, мөнгө сайхан. Тэр хүн бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын сайтн дээр 2022 оны 1 сарын 1-ээс эхлээд улсын эмнэлгүүд бүрэн одоо бие даасан байдал руу шилжинэ. 2021 оны 1 сарын 1-ээс зарим эмнэлгүүд нь одоо менежментийн хөгжил рүү бие даасан байдал руу ингээд шилжиж эхэлнэ гэсэн тийм мэдээлэл одоо сайтанд нь бичсэн байдаг. Өнөөдрийн байдлаар бол 3 дугаар шатлалын эмнэлгүүд ихэнх нь өдрөх зөвлөлттэй бол буюу одоо менежментийн хөгжилтэд бараг л орсон байгаа. 2 дугаар шатлалын эмнэлгүүд одоо орон нутгийн эмнэлгүүд өсөв шүү дээ. Эдгээр бол ерөнхийдөө өдрөх зөвлөлттэй болцсон. Энэ шийдвэр нь өөрөө нөгөө бодит байдалд нийцээгүй улмаас иргэд аягүй биеэрээ үйлчлэгээр охирч байгаа. Үндсэн хуулинд заасан хүнийхээ эрхэнд хүнийхээ нөгөө эрхийг эдэлж чадахгүй болж байгаа энэ жишээ баримтууд нь маш их байгаа. Тэгээд эмнэлгүүд нөгөө бие даасан байдал шилжих юм бол одоо тэр дэмж ажиллах буюу одоо үйлчлэгч асрагчтай тэр бусад нөгөө техникийн одоо ажилчид нь өөртөө одоо гэрээгээр гүйцэтгэх болох юм бол нөгөө байгууллагын ашигтай ажиллахын төлөө үйл ажиллагаа явуулж өгөх юм бол ажиллаж байгаа ажилчдаас эхлээд асуудал үүсч эхэлнэ. Сүүлийн үед нөгөө менежментийн одоо бие даасан байдал шилжих нь одоо буруу одоо судалгаагүй байна. Тэнцвэрт бус одоо өрсөлдөөний талбар шилжиж байгаа гэдэг иргэд нэлээд эсгүүлж эхэлсэн. Тэгээ эмнэлгийн байгууллагууд бол нөгөө шинжилгээ авахгүй байна. Очор дугаар тасалбар дугаар авдаг шиг тэрийг бол ингээд сарын дараагаар шиг тийм үү ингэж байна. Тэгээ энэ нь болохоор яг үйлчлэгээний зохицуулалтын асуудлуудыг албаар ингээд одоо хүмүүст чирэгдэл учруулж байгаа. Өөрөө ховжилчих юм бол бид нар бос тэмдгүүтэй адилхан тийм өрсөлдөх боломжтой болно гэж ийм мессежүүдийг иргэдэд өгч байгаа. Яг үүндээ бол зүгээр зохицуулалтын асуудал болохоос биш ховжлогдоод бие даасан байдлаар шилжсэнээр одоо үйлчлэгээ бол аюул сайжирдаг юм биш. Улам эрүүл мэндийн байгууллагад бол улам их хүндрэлүүд учирна. Эрүүл мэндийн даатгалын мөнгө маань өөрөө хязгаартай. Дээрээс нь хууль нь өөрөө одоо үйлчлэгээр буруу. Ийм байгаа нөхцөл дээр даатгалын сангийн мөнгөө эмнэлгүүд уралдахлаар нэг хэсэгтэй нэг даатгалын сангийн мөнгө одоо ч гэсэн байхгүй болсон байна л да. Ковид үеэр хэсэгтэй нэг уралдаж хагаад дараагаар нь даатгалын сангийн ч мөнгө байхгүй болно, иргэдэн ч даатгалын сандаа мөнгө өгөхгүй болно. Дээрээс нь эмнэлгүүд нь ч бүтэрчгээрээ амлалтанд орох ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Тийм учраас энэ бүх байдлыг судалж өгөөч. Дээрээс нь судалгаагүй хийсэн энэ засгийн газрын шийдвэр чи өөрөө болохгүй байна. Энэ өнөөдөр болох юм уу гүм үү гэдгийг одоо шудраг өрсөлдөөний газарт хүмүүсийн эрхийг тэгш хүртээмжтэй одоо чанартай үйл ажиллагаа явуулах тийм боломжоор хангагдах нөхцөл бүрдсэн юм уу гүм үү гэдгийг шалгуулах гэж бид нар өргөдлөгдсөн байна. Уг нь бол нэг талдаа энэ асуудлыг ингээд харахаар эмнэлгүүдийг ховчлаад хувийн хвшилд өгчхөр бол илүү одоо үйлчлэгээ сайжирна гэж ойлгогдно. Гэвч та бүхний зүгээс бол эсрэг байр суурьтай байгаа тийм ээ. Эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа алдагдаж иргэд одоо эмнэлгийн тусламж үйлчлэгээ авах ирэхгүй. Дээрээс нь үндсэн хууль зөрчиж байна гэж ингэж үзээд байна. Тэг. Хүний амьд явах эрх, эмнэлгийн тусламж үйлчлэгээ авах эрх гэдэг олон эрхүүд байгаа л да. Энэ бол нэгдүгээр хамгийн түрүү зөрчигдөж байгаа. Хоёрдугаарт нь бид нар менежментийн хөгжил нэртэйгээр эмнэлгүүдийг одоо хөгжиж үзсэлтэй. Тэгээ үйл ажиллагаа нь бол иргэдийн яг үндсэн зорилго руугаа хүрдэггүй байна гэдгийг бол ойлгосон. Хуулийн этгэр хэлбэрээр одоо ажиллах нь бол нөгөө ашигын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа тийм эмнэлгийн тусламж үйлчлэгийнхэн зорилго нь өөрчлөгдөж байгаа. Үүний тод жишээ бол одоо 13 жилийн өмнө Сүхбаатар дүүргийн эмнэлэг Баянзүрх дүүргийн эмнэлгийг бол хөгжилж үзсэн. 2004 онд нийслэлийн өмч хөгжлийн тогтоолоор дүүргийн эмнэлгүүдийг хөгжлөх тийм тогтоол гарч ирсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн эмнэлгийг одоо жишээ аваад ярихад 5 эмч өнөөдөр одоо эзэмших хэрэгтэй гэж хөгжлөгч болж одоо эмнэлгээ хөгжилж авсан ч гэсэн тийм залгамжлагч гэдэг юм уу үр хөвгтүүд нь одоо хүртэл ингээд шүүхийн маргаантай явдаг. Эд хөрөнгийн маргаантай шүүхийн маргаантай тэр нь ингээд шүүх дамжаал яваад байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө нэг иргэд тусламж үйлчлэгээ хүргэх тал руугаа явж байгаа юм уу? Эсвэл нэг хэсэг бүлэг хүмүүс өмчийн одоо өмчтэй болох гэж ингэж өрсөлдөд байгаа юм уу? Ашиг олох гэж ингэ яваад байгаа юм уу? Энэ хоёрын ялгаа нь өөрөө ингээд бас энэ хөгжлөлтөгдсөн байдлаараа зарим эмнэлгүүд илэрхий болж эхэлж байгаа. Тэгэхээр бид нар нэг юмыг бас мартахгүй хар байхгүй. Ягаад гэвэл 2021 он буюу одоо ковид цар тахлын үед Баянзүрх дүүргийн эмнэлэгт өөрөө ковид алдаад тэнд хэвтчихсэн маш олон хүмүүсийг одоо бие сэтгэл эрүүл мэнд ковид тусгаад тэгээд цар тахлыг нэмэгдүүлж ирсэн.
монголчууд өнөөдөр энийг мартаж болохгүй байхгүй юу? Хувийн эмнэлэг өнөөдөр хариуцлага алдаад ковидыг дэлгэрүүлэх тийм шалтгаан нөхцөлийг нь бүрдүүлж ирсэн юм аа. Тийм болохоор өнөөдөр хэн ямар хариуцлагатай байж чадах уу? Хэний өмч болсон гэдгээрээ ямар үүрэг хариуцлага хүлээж чадах уу гэдэг нь өөрөө тодорхойгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дэр хоёулаа бас иргэдэд ахиад нэг нэмэлт мэдээлэл хүргая л да. За улсын эмнэлэг, хувийн хвшлийн эмнэлэг тийм ээ. Тэгэхээр ер нь за улсын эмнэлэг ямар нэгэн байдлаар бид нэр хувьчлахгүйгээр аваад үлдлээ гэхэд за тэнд ямар нэгэн асуудал үүслээ гэхэд тооцох хариуцлага нь юу байх юм? За хувийн хвшлийн эмнэлгүүдэд тооцох хариуцлага яг энэ нөгөө эрүүл мэндийн тухай хуулиараа бас ингэ зохицуулагдаад явах байх л да. Гэхдээ улсын эмнэлгийн давуу байдал нь юу байх юм? Хэрвээ бид нар улсын эмнэлэгтэй байлаа гэхэд эхлээд нөгөө Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд 6 дугаар хэсэгт нь Монгол улсын иргэн эрүүл мэндэд хамгаалуулах эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг бол одоо болцол журмаар тогтоож өгнө гэсэн тийм хуулийн залтанд тодорхой заасан байдаг. Эхлээд энэ үндсэн хуулиа эхлээд барих хэрэгтэй. Хүний үндсэн эрхийг ингээд хуулиар тогтоодсон энэ эрхийг баталгаажуулахын тулд эрүүл мэндийн тухай хуулинд эрүүл мэндийг хамгаалах гэдэг нь одоо яг юу юм бэ гэдгийг бас заасан байдаг. Энэ бол хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээг зохион байгуулахдаа эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн ангаах ухаан, нийгэм, эдийн засгийн одоо цогц арга хэмжээг ойлгоно гэж бичсэн байдаг. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг аж ахуй нэгжийн бие даасан нэг эмнэлгийн асуудал биш байхгүй юу? Тэр засгийн газар чи өөрөө нийгэм, эдийн засаг, тэр санхүүгийн асуудлуудыг бүх асуудлыг зохицуулж өгчөөж дараагаар нь эрүүл мэндийг хамгаална гэдэг эрүүл мэндийн тухай хуулийн дээр байж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн тухай хуулийг нэг аж ахуй нэгж бүрэн биелүүлэх тийм боломжгүй болчихж байгаа. Тэгээ энийг юу гэж хэлэх гээд гэхээр улсын эмнэлгүүд бол нэгдсэн бодлогоор бүх хүмүүст хүртээмжтэй үйлчлэг үзүүлэх тийм боломжтой байхад хувийн эмнэлгүүд бие даасан ашигын төлөө дагнсан эмнэлгүүд болдго юм аа. Тийм болохоор сүүлд нь нөгөө мөнгө өгсөн ч гэсэн улсын эмнэлгийн хийж гүйцэтгэх тийм үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэх тийм боломжгүй болчихж байгаа. Хэсэг бүлэг хүмүүс л өөрсдийнхөө өмчтэй болол үлдээл тэгэл мөнгө өгөхгүй ажил хийхгүй мөнгөгүй бол тэр танаар бусдынх нь хамаагүйгээд ингэждэг. Тэгэхээр тэр улсын эмнэлгүүд ч одоо хувьд очихлаа одоо хувьчлагдсан ч гэсэндээ тэр Монгол улсын иргэд нь өөрөө Монгол улсын иргэн биш болчих гээд байгаа байхгүй юу? Би энд бас та бүхний шударга өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газар өгсөн албан тоотыг харж байна л да. Тэгэхээр энэ дээр эмнэлгийн тусламж үйлчилгээ ашигын төлөө ажиллах нь одоо төрийн одоо бодлого алсын хараа алдагдсан. За дээр нь өрсөлдөөнийг хязгаарсан шинжтэй гэж ингэж тусгаж өгсөн байна л да. Энд дээр та бас нэг тодорхой тайлбар өгөөч. За улсын эмнэлгийн менежментийн буюу бие даасан одоо байдал шилжүүлснээр төрийн бодлого алдагдахыг бол одоо ямар ч судалгаан дээр үндэслэгдээгүй батлагдаагүй. Зүгээр л хэсэг бүлэг хүмүүс нэг хөөрлөөрөө үйл ажиллагааг сайжруулнаа, үйлчлэгийг сайжруулнаа. Бид нар одоо оцоо дугааргүй болгоно, олон хүнд үйлчлдэг болно гэдэг ийм юм яваад байгаа. За хоёрдугаарт нь бол төрийн бодлогын шийдвэрийг хэрэгжүүлэхэд хангалттай судалгаа хийгдэг байхгүй. Энийг хийгдсэн үгтэй тийм байхгүй. За гуравдугаарт нь бол Монгол улсын төсөв, хүн амын амжиргаа, зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох гэсэн яг төрийн одоо шийдвэрийн хэрэгжилт ингээ амьдрал дээр хэрэгжиж болох уу гэдгийг одоо асуухад ямар нэгэн тийм шинжилгээ, сайн үр дагаврыг гаргасан юм байхгүй. Тусламж үйлчилгээ хүрхгүй байна. Одоо орон нутгийн хүмүүс Улаанбаатарт ирж өвчтөн их байгаа учраас бид үйлчлэгийг сайжруулах чинь үйлчлэгийг сайжруулахын тулд одоо даатгалын сангийн мөнгө эсвэл улсын төсвийн мөнгийг одоо ахиух шиг зарцуул бид нар мөнгө авах хэрэгтэй байна гэдэг л энэ мөнгөний асуудлаар үйлчлэгийг сайжруулах гэдэг байхгүй. Тэгэхээр уг нь бол улс бол бодлого гаргаж ягаад хаанаас нь ямар шатлалаар ямар хүмүүсээ санхүүжүүлж одоо үйлчлэгээ үзүүлэх вэ гэдгийг бодлого гаргаж хийх хэрэгтэй. Тэр бодлого нь өөрөө судалгаан дээр суурилдах хэрэгтэй. Тийм судалгаан дээр суурилдаагүйгээр ачаал ихтэй байгаа орон нутгийн хүмүүс нь Улаанбаатарт төдөрчлөө төдөрч байгаа хүмүүс нь болохгүй байна. Хүмүүсийн өвчлөл их болцсон, айгүй хүнд болцсон учраас тэр хүнд болцсон өвчлүүдийг нь даатгалын сангийн мөнгөөр хаглаад өгье гэдэг байхгүй. Уг нь бол эрүүл мэнд гэдэг чинь шүү дээ. Хамгаалах гэдэг юм байдаг болохоор шагалдаг юм биш байхгүй. Тэр иргэдэд ойлгуулах хэмжээгээр ярих. Тэгэхээр төрийн бодлого гэдэг нь өөрөө юм бэ гэхээр хууль эрх зүгээр зөв зохицуулж өгөө. Санхүүжилтийг зөв хуваарлж өгөө гэдэг юмыг бид нэр эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинжилэн хариулах тийм төслийнхэн загварыг нь холбогдох байгууллага хүмүүст өргөмөрсөн. Одоогийн явж байгаа зүйл маань бол улсын эмнэлгүүдийг хөгжлөх юм бол та нар өөрсдөө хүмүүсийнхээ улс орныхоо аюулгүй байдал нөлөөлөх гээд байна. Яг тэр газрыг нь тэр хүмүүсийн эрхийг нь тэр ажиллаж байгаа хүмүүсийг нь яаж үндээд байгаа юм бэ?
Тэр ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс юм уу эсвэл ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн баталгааг нь тэнд нь хангах тийм боломжгүй. Хөгжилж авч байгаа хүмүүс чи манай хамаатан биш. Би хамаатан ажил тавлаа гэдэг юм уу? Иймэрхүү байдлаар ашигтай ажиллахын тулд юм уу эсвэл хараа халгийнхаа хүмүүсийг авахын тулд нөгөө жирийн одоо ажиллаж байгаа хүмүүс маань маш их хэмжээгээр одоо хөдөлмөрийн ажиллагаа нөхцөлөө алдах тийм боломж нь үүсэж байгаа байхгүй. Ер нь аль салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд тухайн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг бол дааж биелүүлэх үүрэгтэй тийм ээ. Тэгэхээр улсын эмнэлгүүдийг одоо хувьд шилжүүллээ гэхэд тухайн салбарт мөрдөгдөж байгаа хуулийг л бол дагнаа л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхний ярианаас бол энэ бас арай өөр нөхцөл байдалтай байна л гэж ойлгоод байна л да. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-ийн 1-д нь эмнэлгийн тусламж үйлчилгээ гэдэг бол өвчин эмгэг, бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон анагаах ухааны одоо анагаах ухаанд тулгуурласан одоо онцлох, эмчлэх, хөнгөвчлөх, сэргээн засах үйл ажиллагааг одоо ойлгоно гэдэг байдаг. Энэ өөрөө нөгөө эмнэлгийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлнэ гэсэн үг. Тэгэхээр улсын эмнэлгүүд бол эмнэлгийн нэгдсэн үйл ажиллагааг нь томороо хийх ёстой. Тэрнээс биш хэсэг бүлэг хүмүүс авангуудаа ашигтай ажиллах, дадлан сангаас мөнгө авахын төлөө ажиллах юм бол нөгөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ хуулийг зөрчиж болчиход байгаа. Тэгээд эрүүл мэндийн тухай хуулиндаа болохоор төрийн өмчийг харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагуудад бол адилхан тэгш хандах үүрэгтэй гэж заасан байна. Тэгэхээр энэ бол төрийн байгууллагч байсан, улсын байгууллагч байсан, үйлчлэгийн санхүүжилтийг зөв хуваарлж өгөөрэй гэсэн болохоос биш заавал ховд очих юм бол сайхан болчихно гэсэн бас үг биш байхгүй юу. Тэгээ бүр тодорхой тайлбарлах юм бол ихэнх ингээд хувийн эмнэлгүүд ашигтай өвчтөө нэг төрөлжсөн байдлаар ингээд үйл ажиллагаа явуулдаг жижигэн болоод ингээд ашигынхад л явчихдаг. Цөөхөн хэдхэн том хувийн эмнэлгүүд нь болохоор нэгдсэн зохион байгуулалттай. Тэгээд дадлан сангаас гэдэг юм уу эсвэл ингээ санхүүжилттэй хувь төлбөрөө айгу хүмүүсээс ингээ аваад өөрсдөө санхүүжил явуулдаг. Эсвэл даадаг гэсэн үг байхгүй юу? Ашигтай үйл ажиллагаа явуулахын тулд хүмүүс мэдээж аж ахуйн нэгжийн тогтолцоонд орж байгаа учраас нөгөө чинь цомтохт бол хамгийн дөрөнд орно. Тэгэхээр би эхлээд нөгөө үйлчлэгээр иргэдийн эрх ашигыг яаж хамгаалах вэ гэдэг нэгдүгээрт яриад байгаа үндсэн хууль зөрчил байна. Хоёрдугаарт нь тэнд ажиллаж байгаа хүмүүсийн нэгдүгээр цалин хөлс доктортой байдлыг нь яаж шийдсэн бэ гэдэг судалгаа байхгүй байхгүй. Гуравдугаарт нь эмнэлгийн мэрэгчлэн гэдэг чинь өөрсдөө нөгөө үнд капитал байхгүй юу? Тэднийг уламжлан сургадаг тэр хүний нөөцийн асуудлуудыг тэр зохицуулах асуудлуудыг аль оронд нь хэнийгээ тавих уу, аль эмнэлэг рүү явуулах уу гэдэг асуудал нь өөрөө тэр бодлогоор ингэж зохицуулж идэх асуудал. Тэгэхэд зүгээр 13 ихтэй сургуулиудаас ямар ч хамаагүй мэрэгчлэр ингээд баахан чанаргүй хүн эмчнэрийг бэлтгэсэн. Илүүдэл гарцсан, эмчнэр илүүдэл гарцсан, шударгчдын дутагдлалд орсон. Тэгээд зохицуулах байхгүй. Нөгөө хүмүүст адилсаас итгэж юм байдаг. Эмч ямар байх ёстой вэ? Ямар зүйлүүд хийх ёстой вэ гэдэг юм багт. Тэгвэл эмчний план авсан бол би эмч. Тэгээд нөгөөдүүлгээ хөөргөдөг юм уу гэхээр салбарынхныгаа дэмжиж шүү гэдэг ингэдэг байхгүй. Тэгэхээр нөгөөдүүл нь одоо сайн ч хүмүүс байгаа, муу ч хүмүүс байгаа, чадaltaй ч хүмүүс байна те. Одоо шин төгсч хүн өрхийн юм дээр очиж чинь тэгэхэд л ингээл туршлагагүй гэж гэдэг юм гологдоод ингээд яаж юм. Тэгэхэд энэ салбар дотор байгаа хүмүүсийг нэг сайн ажиллаж байгаа, муу ажиллаж байгааг нь сайж шатлалаар нь сайн ажиллаж байгааг сайн урамшуурал өгөөд өндөр салхи өгөх тийм боломжийг нь гаргаагүй хязгаарлалцсан мөртлөө тэр санхүүжлэлийг хуваарлж байгаа зүйлийг нь зөв зогсуулж өгөх тийм хуулийн механизм байхгүй. Нийтэд нь л ингээд бүгдээрээ манай хаал гэдэг болохоос биш чи сайн ажилт юм байна, чи одоо ийм болсон юм байна гэж байдаг. Тэгэхээр та бүхний хувьд бол одоо энэ яг хувьчлалын ард яг юу нугдж байгаа гарах сөрөг үр дагаврын бол урьдчилж хараад одоо сануулга маягаар мэдээллийг одоо олон нийт болоод ирэх бүхий байгууллагууд төрөж байгаа гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр ер нь энэ эмнэлгүүдийн улсын эмнэлгүүдийг хувьчлаад байгаа ер нь яг ямар хуулийн зохицуулалтаар одоо хувьд шилжүүлээд байгаа юм. За дээрэс нь та бүхэн шударга өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газар одоо албан бичиг хөргүүлсэн тийм ээ. Тэгэхээр дээрх асуудалд энэ төрлийн байгууллага ер нь ямар үүргээр оролцоотой байх юм? Шударга өрсөлдөөний газрын өрсөлдөөний тухай хууль гэж байдаг. Тэгээ өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15-ын одоо 1-4-т нь шударга өрсөлдөө хэрэглэгчийн одоо төлөө газар нь бол өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг хэрэгжлийг өмчийн хэлбэр хангалтсахгүйгээр аж ахуйн нэгж байгууллагад хяналт салбалт дүгнэлт хийх гэсэн байдаг.
15-ийн 1-ийн 7-д нь болохоор өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн захиргааны байгууллага нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох сандыг дээд байгууллага буюу албан ёс шалтан одоо шүүхэд хандаж хүчингүй болгох тийм эрх нь байдаг. Ийм болохоор өөртөө шалгаад хуулийн дагуу байж чадчихэв үгүй юу гэдгийг тодорхойлж болно. Тэрийг шүүхэд хандаад хүчингүй болгуулж болно. Тийм болохоор энэ манай гаргасан гомдлыг бол энэ шударга өрсөлдөөний газар бол шалгаад тэг хүчингүй болгох бүр үндэслэлтэй. За баярлалаа. Өнөөдрийн ярилцлагын түрээд өндөрлөе. За баярлалаа. Эрүүл мэндийн өмнө нэвтрүүлгийн ээлж дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай. Ирсэн хүмүүс нь тэр тадлан сангийн мөнгөийг зөв захиран зар сууж чадчихна уу гэвэл тийм болохоор үндсийн зөвлөл гэдэг юм маань өөрөө энд ямар үүрэгтэй байх вэ? Өнөөдөр бид тарих хэрхэн ажилдаг тухай бидний тархинд юу олдог төлөөлөлөд зүйлд орж ирж байгаа хүмүүсээ аль биесээр танилцуулаад хүлээн зөвшөөрөгдсөн тэр ажилчдын төлөө юм хийх хүмүүс орж ирж шүүмжил дэвшиг.